нийслэлийн хүрээний онцгой байдлын анги шалгуулалт онцгой байдлын албатай холбоотой асуудалтай үе үеийн засгийн газар төр засаг анхаарал тавьж асуудлыг шийдэж ирж байсан. Энэ нь онцгой байдлын алба төр улс ард түмэндээ хэрхэн үнэлэгдэх, ямар байр суурь эзэлдэггүй гэдгийг бас нэг тав илэрхийлээ гэж би бодож байна. Миний би та бүхэнтэй хамт ажиллаж байх хугацаанд ч одоо ч өргөсөн хангалттай нэгдсэн аврагчийг олж хараагүй. Ажилдаа хажиж хамтарсан нэг ч аврагчийг би ядарч байна гэдэг үгийг тэр хүмүүсийн амнаас сонсож байгаагүй. Харин албаараа ажил мэргэжлээрээ онгоцон багтсан, эрэлхий зорилт эрхэм үнсээрээ өргөдөн мандалсан эх оронч ахад хөвгүүдийг би харж байснаа бас өнөөдөр ихэд сайхан байна. Энэ сайхан баярын өдөр эх орон албанд өргөсөн хангалттай өмнөж байж албан үүргээ үнэн чулуугаар нэг төртөд гүйцэтгэж яваад алтан намаа алдсан эрхэл зорилт аврагчныхаа гэгээн дуслалыг эргэн санаж хүн хүндэтгэл ихтгэхийг нь нэхийн ёстой бас хүсэж байна. Тэдний аргаар үр хөвгт нь хүн хүндэтгэл илэрхийлье. Тэдний маань нэг төрөлтөөр, тэдний маань нэг зорилгоор аль насан дээр онцгой байдлын бас босож өмдөөсөн гэмнүүд бас хичээлийг өсөж байна. Тэр аль настай алдсан эрхэл зорилттой аавын хүүхдүүд тэдний ань үр хөвгт нь энэ эрхэл зорилттой аваараа, анаараа үр хөвгтөө бахарх ийм багтун сайхан хүмүүс эх оронч байсан гэдгийг бас энэ баярын өдөр хэлж гэр бүлийн үр хөвгт нь хүн хүндэтгэл илэрхийлж байна. Энэ онцгой байдлын албыг байн тусад дэмжиж явдаг иргэд аж ахуй нэгжид өнөөдрийн арга хэмжээнд хүргэсэн ирсэн эрчим сайдын яамнуудын сайднаар эрчим сайдын яам олон улсын байгууллагын хамт олонд манай онцгой байдлын албанд байн тусалцаа дэмжих үүрэг нэгдсэн улсын байгууллагын зөвлөмж төлөөлөл Биата Франкмен танд чин сэтгэлийн одоо халахыг илэрхийлье. Миний хайртай төрийн хаалганд ачаага төсөй. Бүгд төлөвлөж тэнгэр төлөвлөж яваарай гэж хүсэв. Монгол улсын төсөй. Хүний амьдралтай харьцуулахад 15 жил гэдэг богино хугацаа хийж та бид хамтран онцгой байдлын байгууллагыг бэхжүүлэх, чадваржуулах талаар олон чухал арга хэмжээг хэрэгжүүлсэн үрээ иргэдэд аврам хамгаал, аюулгүй, амар тайван амьдруулах төрийн эрхэм үүргээ нэг бүртгэгээр биелүүлж ирснийг онцлон тэмдэглэхэд багттай байна. Өнөөдөр төрийн үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай найдвартай хүргэж байгаа нэр хүндтэй ихтгэл хүлээсэн байгууллагуудыг онцгой байдлын байгууллага ямд хашуучлан ажиллаж байгааг энэхүү баярын өдрөөр онцлон тэмдэглэхийг хүсэж байна. 1990 оны их үеэс дэлхийн нийтээр хүйтэн дайны үеийн иргэний хамгаалтын тогтолцооноос татгалзан байгалийн ганцтай тэмцэх үзэл санааг баримт боллоо. 1994 онд байгалийн ганцаас хамаарч дэлхийн байгууллагыг зарлан хоригдуулж дэлхийн улс орнуудад байгалийн ганцаас урьдчилан сэргийлэх, бидэн байдлыг хангах, байгалийн ганцын нөлөөллийг бууруулах гол чөлөөлж болсон Йокохамагийн стратеги бичвэрийг батлан гаргасан билээ. Энэхүү бичвэртэй үед болон иргэний хамгаалтын байгууллагын үйл ажиллагааг дэлхийн нийтийн жишгээр нийцүүлэх, эргэцэн орчин шинжлэх зорилгоор
Монгол Улсын иргэн хамгаалтын тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах шаардлага зүйсээр уран гарсныг санаж байгаа. Улсын иргэн хамгаалтын газрын даргын 2011 оны 15 дугаар тушаалаар иргэн хамгаалтын газрын тухайн үеийн байдал дүн шинжилгээ хийж ирээдүйн төрөлхийг тодорхойлох зорилгоор төслийн багийг байгуулж энэхүү багаас гарсан судалгааны тайлбар үндэслэн гамшигын удирдлагын тухай хуулийн төсөл боловсрол 2001 оны 12 сард Монгол улсад гамшигын аюулаас улсын сэргийлэх менежментийн тогтоог боловсронгуй болон үндэсний баг бодлыг зохион байгуулж ирснийг манай ахмадуудын тусан санаж байгаа гэж байна. Энэ бол бидний энэ байгууллагын суурин болсон гэдгийг бас гадуусаад таавал босч өгье. Их орон ард түмэнд өргөсөн танхтаа ямар хүнч байж нэгэн зорилго хөндлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж ирсэн үе үеийн аврагч тааж тав хүнд баярлалаа. Онцгойдын байгууллагын яруу алдар үеийн үед мандан модалж байх болтугай. Аврагч гасан систем маань алдар үрд модтугай.